шинэ жилээр бүр Вьетнамд очоод буудлаа захиалаагаа хэдэн хүн блэ ингээ гадаа хонцсон тохиолдол. Энэ жилийн өвлийн аял дээр маш олон хүмүүс л өөрдөөсөн жишээнүүдээ сошиал медианууд дээр бичсэн байсан. За зарим хүмүүс нь бол нисгтэр очоод нислэгийн хийзэн бичигдээгүй мэдсэн ийм тохиолдол байсан. За зарим хүмүүс бол гадаадд очоод буудлал руу орох гэсэн бол буудлын захиалга нь хийгдээгүй бол гадаа хонсон ийм тохиолдол байсан. За гурав дахь нь бол хамгийн хүнд нь очоод аяллаа дуусгаад буцаад нисгэсэн чинь таны нэг талын нислэгийн хийд бичигдсэн. Та буцахдаа дахиад 2 сая төгрөг 3 сая төгрөг өгчээж Монгол руу буцнаа гэдэг ийм лөөрүүд бол хэдэд гарсан байна. За бүр ингээ мөнгө өгөөд юу ч аваагүй ийм тохиолдлуудс нь бас байхаас үгүйсэхгүй. За тэгэхээр лөөврийн энэ аяллуудаас хэрхэн сэргийлэх вэ? Энийг хэрхэн таних вэ гэдэг агыг би та бүхэндээ хуваалцъя. За нэгдүгürt бол маш хямд байх нь өөрөө лөөвр. Маш хямд байх нь яаж юм гэхээр сошиал медиа хаягнуудыг хараад үзэхэд сошиал медиа пэйжээр хийдэг удаас авчихсан. Эсвэл шинээр хувийн профайл үүсгээд тэр нь юм маш бага зурагтай ч юм. Ийм тохиолдлууд бол лөөврийн байх магадaltaй. Энэ бол аль бие усны та бүхэн компаниуд дээр хамж ийн үгүй гэдгийг эхний ээлжинд хараад тэр үнийн харьцуулалт хийгээд нислэгийн хийзэн 2 талдаа 2 сая 500 2 сая гэж байгаа үед бол сая 900 аялал хизээч байх ийм боломжийг та бүхэн маань анзаарч хараад энийг судалж үзэх хэрэг. За хоёрдугаар яаж юм гэхээр за захиалга өгөөд ямар нэгэн байдлаар урьдчилгаа шилжүүлнэ гэх үед та бүхэн хаашаа мөнгө хийж байгааг харах хэрэг. За тэр нь хувь хүний дансфор ер нь ямар ч тохиолдол хэрвээ та бүхэн ихтэй компанитай харилцах гэж бодсон ч хувь хүний данс байх юм бол шууд татгалзах хэрэгтэй. Жишээлбэл томоохон аялал жуулчлалын компаниудын нэр дээр аккаунт нээсэн, хаяг нээсэн, тухайн компани төлөөлөгчнөд ингээд харилцдаг тохиолдол байдаг. Тэр та бүхэн шилжүүлэх гэж байгаа дансны нэр нь гарч ирэхдээ энэ ХКК буюу компани байна уу гэдгийг харах хэрэгтэй. За гуравдугаар та бүхэн тухайн нислэгийн тийзээ мэргэжлийн компаниудаар шалгуулж болно. Эсвэл тухайн зочдууд руу онлайнаар ороод хандаад та бүхэн асууж болно. Миний захиалга танаа дээр очсон. Энэ захиалга танаа дээр гэрээтэй. Эсвэл нислэгийн хийзний дугаар гэж байдаг. Одоо манай iTrip болон нислэгийн тийз борлуулдаг зөвшөөрөлтэй агентууд болохоор тухайн тийз нь юу н бичигдсэн байна уу гэдгийг мэдэж болдог. За мөн багц аялал дээр бол компаниуд андаа гэрээ байгуулдаг. Та бүхэн энэ аяллаа баталгаажуулахдаа урьдчилгаад мөнгө шилжүүлэхээс илүү тухайн хүмүүстэй уулзаад гэрээгээ байгуул. За мөн гэрээн дээр та бүхэн заалтуудыг энэ дотор яг юу багцсан, юу багтаагүй гэдгийг сайн харах ёстой. Мэргэжлийн компаниуд бол багтсан зүйл, багтаагүй зүйлийн бүгдийг ангилаад хэрэглэгчдэд харуулдаг байна. Мөн аль бие усны аялал жуулчлалын компаниудыг бүртгэж байгаа аялал жуулчлалын мэргэжлийн холбоо байгаа MTO цэг имэн гэж байна. Энэ дотор ингээ компаниудын бүртгэл байна уу? Тухайн компани бүртгэл нийтдээ байна уу гэдгийг харах хэрэгтэй. Тэгээд аялал жуулчлалын тухай хуулийн дээр даатгал байгаа. Энэ даатгалууд байгаа юу гэдгийг үндсэн дээр энэ компани баталгаажуулдаг хийдэг учраас та бүхэн тухайн компани, тухайн ХКК-гийн бүртгэл MTO цэг имэн дээр байна уугүй гэдгийг бас шалгах хэрэгтэй байна шүү. Тэгэхээр ямагт үнэн нэг зүйл байдаг. Хүмүүс маш багыг төлөөд маш гоё аялал авах гэдэг. Гэхдээ энэ бол хизээч боломжгүй зүйл байдаг. Та ямар хэмжээнд төлбөр төлж ин тэндээс хамаарат эрсдэл бий болж болно. Таны аялал дээр маш олон зүйлүүд юм багтаагүй байж болдог. Тэгэхээр та бүхэн маань аялал жуулчлалын компанидагаа юу багтсан, юу багтаагүй гэдгийг маш сайн шалгаад тухайн компани маш сайн салгахыг та бүхэнд би зөвлөж байна.